예, 발표 잘 들었고요. 일단 이제 그 스킨 부스터를 여러분들이 어, 사용을 해봐야 돼요. 그래야 팔 수 있어요. 그래서 여러분들이 난 이거 팔겠다 싶은 사람들은 자기가 충분히 사용해 보길 바래요. За тэгээд өнөөдрийн бүтээгдэхүүн танилцуулгыг сайн сонслоо. Тэгээд та бүхэн маань ерөнхийдөө манай Atomic-ийн бүтээгдэхүүнүүд бүгдийг хүн өөрөө хэрэгжилж үзчихэд эргээгээд мэдрэмжээ бусдад хуваалцдаг, зардаг бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр нүүрний эндэг бол та бүхэн бүгдээрээ өөрсдөө заавал хэрэгжилж үзэх хэрэгтэй юм аа гэж зөвлөж байна. 그리고 이거 판매하실 때 사용 시간과 사용 빈도에 대해서 주의사항을 알려줘야 돼요. За тэгээд зарж борлуулахдаа энэ эндүг ашиглах дистралал болон анхаарах зүйлийг заавал сануулж хэлж байх ёстой. 그래서 이거 좋다고 얘기하니까 그냥 하루에 막 10분, 20분 사용하고 막 매일 사용하고 이렇게 너무 과다하게 사용하면 피부가 손상될 수 있으니까요. 이렇게 무리한 사용을 하지 않도록 반드시 판매할 때 교육을 시켜야 됩니다. За тэгээд нүрний эндүү сайн гэж сонсчоор хүмүүс 10 цаг 20 10 минут 20 минутаар тасралтгүй ингээ хэрэглээд авах тохиолдол байдаг. Тэгсэн тохиолдолд миний түрүүнд дурдсанчлан арьсанд сөрөг нөлөө үзүүлэх гэдэг учраас яг тохирсон заасан минутын дагуу хэрэглэхдээ хангалттай юм аа. 예, 그래서 사용 시간을 꼭 지켜주시고 너무 과다한 사용을 하지 않고 피부란 거는 시간을 가지고 꾸준히 관리할 때 조금씩 좋아지는 거기 때문에 욕심을 낸다고 해서 갑자기 막 10년 전으로 돌아가고 그렇게 되지 않아요. За тэгээд ямар нэгэн юмд хэм хэмжээг нь тааруулах хамгийн чухал байгаа. Түүнтэй адилхан манай энэ нүүрний эндүгч гэсэн яг тохирсон минутанд нь таарсан минутаар хэрэглээд хамгийн гол нь тууштай удаан хугацаанд хэрэглэсэн. Тууштай хэрэглэсэн тохиолдолд үр дүнг бол одоо мэдрэх боломжтой. Тэрнээс биш ич хэдийн юм шиг 10 насаар дорхноо залууж болно гэсэн юм бол байхгүй маа. 네. 그리고 이제 각 리더분들 이제 파트너들이 들어오고 참석을 하면 이제 그 파트너들이 줌 로그인 하는 법을 알려주셔야 돼요. 줌은 쓸 수는 있지만 로그인을 하면 세팅을 하잖아요. 이름도 적고 자기 프로필 사진도 넣고 하는 거를 이게 되게 쉽지는 않아요. 그러니까 해본 사람들은 굉장히 편하게 하는데 컴퓨터를 안 만진 사람들은 이거 어렵거든요. 그래서 파트너 들어오면 같이 스마트폰 꺼내서 하는 법을 알려주고 그 다음에 이제 어느 정도 이제 직급자가 되거나 이렇게 된 분들은 가능하면 노트북으로 진행할 수 있는 그 집에 그렇게 세팅을 할 수 있도록 도와주시기 바래요. За тэгээд та бүхэн маань манай Монгол дахь лидерүүд маань өөрсдийнхээ хамтрагчныг орж ирсэн тохиолдолд мөн Zoom-д хэрхэн оролцох юм бэ? Zoom-д оролцохын тулд Zoom татах хэрэгтэй байдаг, профайл зургаа солих хэрэгтэй байдаг. Гэх мэтлэн анхан шатны юмнуудыг маш сайн нэг бүрсэн зааж өгөх хэрэгтэй юм аа. Бид нар байнга одоо орж байгаа учраас сурцсан байдаг ч гэсэн анх орж ирж байгаа хүмүүс бол бодлого мэдхгүй түүнээсээ санаа зовоод орж ирч чадахгүй байх тохиолдол байдаг учраас маш сайн одоо зааж өгөх хэрэгтэй юм аа гэж бас дахин хэлмээр байна. 네, 그래서 사진 한 장씩 올려놓으면 화면이 안 나오더라도 이 사람이 이 사람이구나 참석했구나 이렇게 우리가 더 잘 알 수 있겠죠? За тэгээд болж гэх юм бол одоо профайл зурган дээр бүгдээр өөрсдөө зургийг хийж хул их зүгээр. За магадгүй завгүй байсан тохиолдолд заавал одоо дүрсээ харуулаад сонсоод авах шаардлагагүйгээр өөрийнх нь профайлтай зургийг тавиад сонссон тохиолдолд за энэ хүн ямар ч байсан өнөөдрийн Zoom-д оролцсон юм байна. Ийм хүн байдгийн байна гэдэг ойлголтыг бол бусд маань бас авах 네, 좋습니다. 그래서 지금 이제 참석 인원들하고 이제 시간에 대해서 얘기가 많은데 지금 이 시간에 하는 게 좀 불편하다고 얘기하시는 분들이 있어요. 그러면 이제 우리가 쭉 진행을 해왔는데 그럼 더 많은 사람들이 참석할 수 있는 시간대가 언젠지 이것도 이제 서로
리더들끼리 모여서 토론을 해요. 예, 여러분들이 정하세요. 그래서 어떤 시간대가 좋겠다라고 몇 개 시간대부터 정하고요. 그 다음에 시간대와 요일을 정하는 거예요. 그래서 몇 개를 정해서 투표를 할 수도 있고요. 이렇게 방법이 있거든요. 그러면 몇 가지 안을 좀 알려주면 투표를 통해서 하도록 할게요. За тэгээ Монгол талаас маань өнөөдрийн одоо бүтэн сайнны оройны 21 цаг 30 минут гэдэг маань жоохон оройтоод байна. Бүтэн сайнд болохоор маргааш нь бүгдээрээ хичээл сургуультай учраас жоохон хүндрэлтэй байна гэсэн санаа оноо их орж ирж байгаа. Тэгээ энэ тохиолдолд болохоор манай Монгол талын лидерүүд маань санаа оноогоо нэгтгээд арай илүү олон өөрсдийнхээ хамтрагч нарыг өөрийнхөө бизнес эрхтээ багийнхныг илүү түлхүү оруулж ирэх боломжтой өдөр цагаа тохироод одоо бид надад хэлэх нь байна. Би түүнд чинь уялдуулаад бас цаг өдрөө өөрийнхөө төлөвлөгөөг харж байгаа та бүхэнд аль болох үс хэмжээнд боломжтой цагийг гаргаж өгөхийг хичээнэ. 네, 좋습니다. 그래서 이 미팅을 시간과 요일을 변경하자는 요청이 있으니까 리더분들은 이제 적극적으로 이 의견을 반영해서 날짜를 한번 다시 잡아보도록 할게요. За тэгээд ийм хүсэлт орж ирсэн учраас та бүхэн хоорондоо ярилцгаажгаад өдрөө болон цагаа сонгоод надад эргэж мэдэгдээрэй. 네. 그리고 이제 우리가 7명 한 팀에 대한 얘기는 이 내용이 굉장히 길기 때문에 2월 6일 날 한국어가 되는 사람들만 리더들만 모아놓고 강의를 할 거예요. За 7 хүн нэг баг болно гэл одоо Zoom болгондоо ярьж байгаа тийм ээ. 7 хүн нэг баг болж хэрхэн амжилттай ажиллах талаар ярина гэх юм бол нэлээд урт хугацаа орох учраас энэ 2 сарын 6-ны орой Солонгос хэлтэй лидерүүдийн хүрээнд би энэ одоо 7 хүн нэг баг болж амжилттай ажиллах талаар Zoom-ыг хийх болно. 예, 그날 한 2시간에서 3시간 정도 기본적인 강의를 하고 질문을 받을 거예요. За тэр өдөр болохоор 2-оос 3 цаг орчим үргэлжлэх байхаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нэлээд сайн ойлголтыг өгөөд тэгээ би асуулт хариултанд хариулах болно. 그 이후에 각 팀별로 질문 사항이 있기 때문에 각 팀을 세분화해서 작게 나누어서 두세 명, 많게는 서너 명 정도 모여서 그 강의 내용을 갖고 팀 미팅을 개별적으로 할 생각을 갖고 있습니다. За тэгээд магадгүй энэ Zoom-ыг хийсний дараагаар манай лидерүүд маань багийнхандаа танилцуулснаар багийнхан дундаас нь илүү олон асуултууд гарч ирэх байхаа гэж бодож байгаа. За энэ асуултууд гарч ирсэн тохиолдолд тэр багийнхантай тусгайлан одоо уулзаж 2-оос 3 хүн, 4-оос 5 хүний бүрэлдэхүүнтэй уулзаж дахин бас ярих төлөвлөгөөтэй байгаа. 자, 그리고 지금 원래 2025년도 우리가 몽골 사업의 큰 성장을 기대하면서 지금 우리가 사업 준비를 하고 있어요. 2025 онд одоо манай нийт одоо том зургаараа багийнхан маань Монгол дахь Atomic-ийн бизнестэй маш том төлөвлөгөө зохиогоод түүнийхээ дагуу ажиллаж эхэлсэн байгаа. 그래서 여러분들은 크게 내가 언제 직급 도전을 언제 한다, 오토 판매사를 언제까지 한다, 이런 구체적인 계획을 먼저 목표를 먼저 세우셔야 돼요. За тийм учраас одоо бидний зүгээс ч гэсэн одоо спонсоруудын зүгээс ч гэсэн ийм төлөвлөгөө байгаа учраас манай лидерүүд болон Монгол дахь багийнхан маань хизээ би юу яах вэ? Тол ахих вэ? Auto Sales Master-ыг би хизээнээс хизээгийн хооронд хамгаалах вэ гэдэг төлөвлөгөөг дор бүрнээ бас хийх хэрэгтэй байна. 그리고 난 다음에 그 큰 목표를 달성하기 위해서 우리가 15일 단위로 직급 계획을 여러분들이 세워서 여러분들 스폰서들과 소통을 해야 됩니다.
За тийм болохоор та бүхэн маань өөрийнхөө тус бүрдээ хувь хүн тус бүрээрээ одоо 15 хоногт би энэ 15 хоногт байдаг юм уу энэ сард байдаг юм уу төлөвлөгөөгөө яг өөрийн хувийн төлөвлөгөөгөө гаргаад түүнийг спонсоруудтайгаа нэлээд нухацтай ярьж тохиролцох хэрэгтэй байна. 그리고 여러분들이 이제 여러분 파트너와 여러분들이 갖고 있는 재고가 어떻게 돼 있고 이걸 어떤 속도로 판매할 것인지에 대해서도 리더분들은 알고 있어야 돼요. За тэгэхээр мөн нэгдүгээрт одоо цол хязгаар хамгаалах вэ? Цолныхоо төлөвлөгөө гарах хэрэгтэй. Хоёрдугаарт манай багийн хүмүүсийн барааны үлдэгдэл хэр байгаа юм бэ? Энэ бараа бүтээгдэхүүнийг бид нар хамтаараа нийлээд нэг биендээ туслаад хизээ хүртэл зарж борлуулах ёстой бие гэдэг төлөвлөгөөг нэлээд нарийн гарах хэрэгтэй байна. 그리고 여러분들이 이제 스폰서들과 소통할 때는요, 숫자로 소통을 해야 됩니다. За тэгээд спонсоруудтайгаа зөвлөлтөхдөө бараа бүтээгдэхүүнээ үлдэгдлийг бол ерөөсөө тоон хэлбэрээр л харилцан ярьж явах шаардлагатай. 그래서 이번에 판매사 도전 뭐 유지할 수 있어 이렇게 스폰서가 물으면 저 재고가 많았어요. 이번에는 어려울 것 같아요. 이런 식으로 답변하면 절대로 안 됩니다. За тэр маань тоон хэлбэрээр одоо харилцан ярьж явах хэрэгтэй гэхээр мөнгөн дүнгээр үнийн дүнгээр л ярьж явах хэрэгтэй байна л да. Тэгэхгүйгээр за чи энэ сард одоо цол хамгаалах уу гэхээр би энэ удаа чадахгүй хаа. Надад маш бараа байгаа л гэдэг. Маш их бараа маань хэдий хэмжээний өртөг бүхий бараа байгаа юм бэ гэдгийг одоо спонсор болон хамтрагч хоёр маань хоёулаа харилцан ярьж сайн мэдчих хэрэгтэй байна. 스폰서랑 얘기할 때는 제가 갖고 있는 재고는 주요 품목이 몇 개씩 있고 금액으로는 어느 정도 있다. 내 파트너들이 갖고 있는 걸 합치면 어느 정도 된다. 그래서 지금 재고가 이 정도 수준이기 때문에 이번에는 안 되고 그러면 언제쯤 이 재고를 어느 정도까지 줄일 수 있다. 이렇게 구체적으로 숫자를 가지고 스폰서들하고 상담을 해야 돼요. За тэгэхээр түүн дээр дахин хэлэхэд одоо надад зөндөө бараа би амар их бараатай байгаа учраас энэ сард нөгөө цол ахиж чадахгүй, цол хамгаалж чадахгүй л гэдэг бас болохоос ш яг хэдий хэмжээний ямар төрлийн бүтээгдэхүүн төрөл тус бүрээр хэдэн тоош хэрэгээрээ байгаа. Үнийн дүн нь хэдэн төгрөгийн болон хэдэн бооны бүтээгдэхүүн байгаа юм бэ? Энэ бүтээгдэхүүнийг бид нар одоо 2 сар хүртэл байдаг юм уу? 2 сарын 10 хүртэл байдаг юм уу? Багаараа зарж дуусгана. Тэгсэн тохиолдолд тэрний дараа одоо цол ахих төлөвлөгөөгөө ярилцъяач гэдэг юм уу? Ийм тодорхой төвшин одоо спонсортойгоо харилцан ярьж саналаа солилцох шаардлагатай байна. 그다음에 이제 직급 도전을 하려면 못 가는 건 아니에요. 돈이 없다는 것은 뭐예요? 내가 돈이 없다. 오케이. 그러면 돈 주면 다 갈 수 있나? 그다음에 이제 돈이 있으면 그다음에 이 물건을 팔아야 되잖아요. 그러니까 직급을 가는데 못 가는 이유는 주문을 할 돈이 없거나 그죠? 판매하는 속도가 느리거나 이 둘 중에 하나란 말이에요. 그래서 내가 어느 정도 부족한 것 같다라는 그걸 PV로 내가 스폰서하고 대화를 할 수 있어야 여러분들이 이제 사업자가 되는 거예요. За тэгэхээр энэ бараа бүтээгдэхүүнийг магадгүй бараа бүтээгдэхүүн үлдэгдэл их байсан хэдий ч гэсэн цол хамгаалах боломжтой. Цол хамгаалж боломжгүй байгаа хоёрхан л ерөнхийдөө үндсэн нөхцөл байгаа шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр мөнгөгүй улмаас цол хамгаалж чадахгүй, хоёрдугаар зарж борлуулах хүрээ хангалтгүй байгаа улмаас одоо цол хамгаалах боломжгүй байна гэсэн хоёр шалтгаан байгаа. За энэ хоёр шалтгааныг энэ бол дараагийн асуудал гэсэн тохиолдолд за байж би энэ сард магадгүй одоо хэдийгээр бараа бүтээгдэхүүн үлдэгдэл байгаа ч гэсэн би нэмж бараа бүтээгдэхүүн захиалах шаардлагатай юм аа. Энэ бараа бүтээгдэхүүний нийт PV оноо бол эдэн PV оноо болж байна. Тийм учраас энэ PV оноо үлдэгдлийн үнэ би яагаад чадахгүй байгаа учраас энэ PV-н дээр тусламж үзүүлэх боломж байна уу гэх мэтлэнгээр илүү тодорхой төлөвлөгөөн дээр үндэслэж спонсоруудтайгаа ярилцаж явах юм бол илүү амар байна. 그리고
아무리 통역을 잘하더라도 한국말과 몽골어로 소통을 하는 데는 늘 부족해요. За магадгүй бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах бараа бүтээгдэхүүнээ сонгоо авах чадвартай, мэдрэмжтэй байсан гэдгийг ч гэсэн нэг тал нь Солонгос, нөгөө тал нь Монгол байгаа. Солонгос Монгол хоёр талаас харилцан ойлголцсноо гэдэг бол зарим үед бас учир дутагдaltaй хэцүү байдаг тийм ээ. 한국 사람끼리 사업을 해도 서로 소통이 안 되고요. 그래서 삐지기도 하고 오해하기도 해요. За энэнийг яагаад хэлж байгаа юм бэ гэхээр адилхан солонгос хүмүүсийн хооронд ч гэсэн ийм тохиолдол гардаг байхгүй. Хоёулаа солонгос хэлтэй солонгос хүн өөдөөсөө хараад яриад байгаа мөртөө нэгэндээ гомдох юм уу, нэгэндээ туних юм уу, нэгэндээ буруу санах юм уу, буруу ойлголцох тохиолдол байдаг байна. 네, 그래서 스폰서들하고 소통을 할 때 여러분들이 훨씬 더 넓은 마음으로 서로 소통을 해야 불필요한 오해도 줄일 수 있고 그 다음에 이 소통에서 오는 문화적 차이도 여러분들이 줄여 나갈 수 있어요. За тэгэхээр спонсоруудтайгаа та бүхэн маань ярилцахдаа нэлээ илэн далангуй ярилцж ивэл их зүгээр байгаа юм тийм ээ. Хүндрэлтэй асуудлаа. За би тэрийг хэлчих үү, болчих уу гэхгүйгээр илэн далангуй ерөнхийдөө харилцаа бол хамгийн чухал нь маш нээлттэй илэн далангуй ярьснараа хоёр хүний доор үл ойлголцол үүсэхгүй байх боломж үүсдэг шүү дээ. Тэгэхээр спонсоруудтайгаа нэлээ илэн далангуй ярьж байж тэр аргыг одоо хүндрэлийг хамтдаа шийдэх боломжтой байх нэ. 네, 그래서 여러분들이 이제 만약에 스폰서들하고 소통을 하다가 난 아무리 해도 이해가 안 간다라는 부분이 있으면 몽골어로 적어서 저한테 보내주셔도 돼요. За магадгүй одоо спонсоруудтай та бүхэн харьцаад явж гэн, харилцан ойлголцоод явж гэн гэж бодтол за бүр яаж ч хэлээд спонсор ч ойлгохгүй, спонсорын хэлснийг өөрөө ойлгохгүйсэн тохиолдолд бүр болохгүй бол монгол хэлээр бичээд одоо надад явуулж болно. 그래서 여러분들이 몽골어로 글을 쓸 때도 가능하면 문장을 너무 길지 않게 쓰면서 문법에 최대한 맞춰서 글을 쓰면 제가 번역을 했을 때 아주 정확하게 뜻을 이해할 수 있어요. За тэгэхээр та бүхэн магадгүй одоо надаас асуух шаардлагатай зүйл байсан тохиолдолд тэрийг монгол хэлээр бичнэ. Монгол хэлээр буюу кирилл үсгээр болж өгөх юм бол одоо өгүүлбэр зүй, авиа зүйн өгүүлбэр зүйн дүрмийг маш сайн чанд сахиад тэгээд болж их юм бол богинохон өгүүлбэрээр над руу явуулсан тохиолдолд би тэрийг орчуулад өөрөө энэ хүний одоо та бүхний асуудлыг шийдэхэд бас тусалцаа өгүүлж болох нэ. 네, 그래서 여러분들이 지금 몽골어로 올라오는 걸 제가 인공지능 통해서 번역을 시켜보는데 번역의 정확도가 굉장히 만족스러울 만큼 좋아요. 그러니까 아주 중요한 대화도 충분히 소통할 수 있을 만큼 준비가 되어 있기 때문에 사실 소통상 문제는 예전보다 많이 줄어들 거라고 생각을 해요. За тэгэхээр хэмэл оюун ухаанаар та бүхнээс ирсэн асуудалтай зүйлийг чинь болохоор кирилл үсгээр монголоор өгүүлбэр болгоо бичээд явуулсан тохиолдолд би тэрийг хэмэл оюун ухааны тусламжтайгаар орчуулж ойлгох гэдэг шүү дээ тийм ээ. Хэмэл оюун ухааны тусламжтайгаар орчуулж ойлгохын тулд маш тодорхой богино өгүүлбэрээр бичсэн байх юм бол илүү үр дүнтэй байгаа. Тэгээ өдний хүртэл би ерөнхийдөө хүмүүсээс ирж байгаа зүйлүүдийг хэмэл оюун ухаанаар орчуулсан тохиолдолд маш сайн орчуулж байгаа. 네, 그리고 이제 다음 시간부터는 여러분들이 사업을 하면서 어려웠다고 생각되는 부분, 잘 안 되는 부분에 대해서 질문을 받도록 할게요. 강의 시간에 바로 질문을 해도 되고요. 저한테 개인톡으로 질문을 줘도 되고 단체방에 질문을 올려도 상관없습니다. 자기가 편한 대로 질문을 하면 이제 이거 되게 간단한 건데 그런 질문도 괜찮아요. 그냥 하고 싶은 대로 다 질문을 준비해 주시기 바래요. 오케이? За дараагийнхаа бидний Zoom-ээс ихсүүлээ та бүхнийг ерөнхийдөө
асуудалтай шийдвэрлэж чадахгүй байгаа асуултанд чи хариулаад явах юм бол илүү өр өгөөчтэй хаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн надад тусгайлан хувийн Kakao Talk-оор асуултаа явуулж болох нь байна. Аль эсвэл энэ Zoom дээр шууд асууж болох нь байна. Дараагийнх нь групп чатанда бас бичээд хариултыг авах боломжтой. 네, 그리고 지난번에 내가 얘기했는데 회원들의 숫자를 2배로 늘리자라는 것을 제안을 했어요. 거기에 따라서 각 라인별로 어떤 활동을 하고 있는지 다음 시간에 간단하게 발표해 줬으면 좋겠어요. За дараагийн Zoom-ээс эхлүүлээд мөн түрүүчийн удаагийн Zoom дээр хэлсэн байгаа багийнхаа гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарья гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ багийнхаа гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр та бүхний зүгээс ямар ажил хийж байна, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдэг талаараа товчхон дурдаад явчихвал их сайн байх хаа. Тэр асуудлаар дараагийн Zoom дээр бас ярий. 네, 그래서 지금 자기 회원들을, 몽골 회원들 숫자를 파악을 해보고 이 숫자를 어떻게 늘려 나갈지에 대해서 고민을 하고 그 다음에 B2B를 어떻게 더 늘려 나갈지에 대한 방법을 여러분들이 찾아 나가야 돼요. За тэгэхээр мөн адилхан багийнхаа гишүүдийг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ? Эргээгээд бизнес эрхлэгч гишүүдээ хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ багийнхаа гишүүдийг илүү одоо Atomic-ийнхаа бизнес түлхүү анхааралтай оролцуулах тал дээр ямар төлөвлөгөө, ямар ажлыг зохиовол үр дүнтэй юм бэ гэдэг талаараа дараагийн Zoom дээр бүгдээрээ илүү одоо өгөөчтэйгээр ярилцаад явцгаая. 그래서 이제 B2B를 내게 하는 게 목적이 아니라고 얘기했죠. B2B를 내면 그 사람이 사업자로서 성장하고 수당을 받아갈 수 있도록 여러분들이 지원을 해주는 게 더 중요합니다. За тэгээд анх уулзсан одоо магадгүй би Atomic сонирхсан хүмүүсээр шууд юуны тухайн төрөнгөөр B2B буюу бизнес эрхлэгч одоо компани байгуулах шаардлага тавиад байх юм бол тэр хүмүүс маань одоо жоох үргэх гээд байх талтай тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүст Atomic бизнесийн талаарх ойлголтыг маш сайн өгөөд тэр хүмүүс маань өөрөө B2B-гээ нээгээд тэгээд Atomic-ийн бизнесийг хийхэд туслах үүргийг л бид нар одоо та бүхэн хийх ёстой юм байгаамаа. 네, 그래서 여러분들이 지금 지난번에도 계속했는데 스폰서하고 파트너가 명단을 놓고 서로 상담하는 문화가 센터 내에 자리 잡아야 돼. За тэгэхээр түрүүч удаач гэсэн хэлсэн ерөнхийдөө Zoom болгон дээр хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө багийнхантайгаа ярилцдаг, эргээгээд асуудалтай байгаа асуудлын шийдэх тал дээр энэ одоо уулзалтуудыг бол ерөнхийдөө нэлээд түлхүү ойрхон хийвэл илүү зүгээр байна гэж сануулад байгаа, зөвлөд байгаа. 예를 들어서 판매를 굉장히 잘하는 센터장이 있다고 가정을 해요. 그래서 그 센터는 센터장이 물건을 다 팔아. 다른 사람들은 조금밖에 못 팔아. 그럼 이게 1년이 지나도 2년이 지나도 똑같이 계속 반복이 돼. 이건 잘못된 거예요. За тэгэхээр тэр ярилцлага хийснээрээ нөгөө багийнхаа гишүүдийг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарал гэсэн үг байгаа юм л да. За жишээлбэл багийн ахлагч маань маш сайн бараа бүтээгдэхүүнээ зардаг байж болно. Ерөөсөө бараа бүтээгдэхүүнээ тэр хүн л аягүй сайн зараад идэг. Гэтэл бусад багийнх нь зарах одоо чадвар нь жоохон тааруухан бол тэр хүн одоо багийн ахлагч маань амжилттай яваа хүн биш байх нь шүү дээ, тийм ээ. 그러니까 내가 잘 팔면 내 파트너들 중에 그런 데 능력이 있는 파트너를 내 노하우를 그 파트너에게 알려줘서 나보다 더 잘 파는 파트너를 2명, 3명, 4명 더 만드는 게 여러분들이 이 애터미 사업에서 성공하는 길이에요. За тэгэхээр дахин хэлэхэд өөрийнхөө багийн хүмүүсийг би өөрөө энэ бараа бүтээгдэхүүнийг зарах нь сайн зардаг нь бол надад миний амжилт биш байх нь. Тэгэхээр өөртөөгөө адилхан өөрийн багийн 3-4 хүнийг бараа сайн зардаг
одоо хүн болгож өөрийнхөө ноу хав арга барилыг зааж өгөө тэр хүний арга барилтаа хослуулж одоо тийм одоо бараа бүтээгдэхүүн сайн зардаг багийн гишүүдэд нэмснээрээ тэр бол таны амжилтыг тодорхойлох нь байна. 네, 그래서 여러분들이 어떤 일이든 내가 잘하는 것은 내 파트너에게 복제를 시켜야 되는데 모든 파트너에게 복제를 시키려고 하는 것은 아니에요. 잘할 수 있는 자질을 가진 파트너에게 복제를 시키는 게 맞아요. За тэгэхээр бид нар одоо бас би төвийн ахлагч байна гэд бүх гишүүдтэй бас бүх гишүүдээ ингээд одоо чирээд хүн боломжгүй хүнийг тийм ээ одоо 8-ны ухаангүй гэдэг юм уу юм зарах арга барилгүй хүн болгонд ингээд заагаад өөрийгөө зоогоод гэсэн үг биш юм байна. Тэр дундаасаа багийнхныгаа ажигласан тохиолдолд за энэ бол ерөнхийдөө нэлээд альтайхан жоохон дэмжиж өгсөн тохиолдолд цаашаа өөрийгөө барьжуулаад хөгжүүлээд явчих боломжтой хүн юм байна гэд та бүхний нүдэнд туссан тийм хамтрагч одоо багийнхан чинь байгаа шүү дээ. Тэр хүн дээрээ илүү төвлөрч ажиллаад тэр хүнийг амжилтанд хүргээл гэсэн үг юм байна. 그래서 예를 들면 내 파트너가 카메라 울렁증이 있어. 무대 울렁증이 있어. 무대에 서면 갑자기 잘하던 말도 못해. 이런 사람에게 너는 강사 교육을 받아라. 이렇게 강요하는 것은 잘못된 방법이에요. За жишээлбэл одоо камерын өмнө гарахаараа сандраад байдаг, тайзан дээр гарахаараа сандраад хэлтгчээс үгээ мартаад ээрч мураад байдаг хүн байтал тэр хүнд л үгүй чи одоо яаж хийж байгаа багийнхандаа лекц унш багийнхандаа сургалт ор гээл ингээд шаардаад байх юм бол тэр хүнээс амжилт гарахгүй шүү дээ. Тэгэхээр яг багийнхныгээ нэлээд сайн ажиглаад боломжтой тэр хүний ямар чадвартайг нь төрүүлж онцлоод түүн дээрээ тулгуурлаад тэр хүнийг тэр одоо хамгийн сайн чаддаг юмн дээр нь тусалцаа үзүүл тэр хүнийг одоо хөгжүүлэх тал дээр л анхаарах хэрэгтэй байна. 그래서 여러분들은 파트너의 능력을 키워줄 때는 그 사람이 잘하는 영역부터 먼저 더 성장할 수 있게 도와주는 게 먼저예요. За сая бас ахаад хэлсэн тийм ээ. Ерөнхийдөө л тэр багийнхаа гишүүний хамгийн сайн чаддаг юмыг л нэн төрөнд онцлож ажиглах хэрэгтэй. Тэгээд тэр хүний тэр чадварыг цааш нь хөгжүүл тэр хүнийг амжилтанд хүрэхэл таны зорилго юм аа. 그리고 부족한 요 부분이 조금 부족한 부분을 채우면 정말 좋겠다. 이런 부분에 대해서 파트너와 충분한 대화와 변화의 마음이 들 때까지 여러분들이 동기부여라 그러죠. 동기부여를 하면서 파트너를 리드해야 여러분들이 문제가 안 생기고 그 파트너를 실질적으로 성장시킬 수 있는 거예요. За тэгэхээр хүн болгонд давуу тал одоо дутагдaltaй тал байдаг яажгаар одоо маш бүх юм айгүй ихтэй хүнтэй харьцахтаа айгүй сайн харьцдаг бараа бүтээгдэхүүн айгүй сайн хүнд ойлгоод тайлбарлаждаг зарж борлуулахтай сайн байла. Гэтэл магадгүй тэр хүн одоо цагаа барьдгүй ч юм уу жижигхэн одоо алдаатай зан байдаг шүү дээ тийм ээ. Тэр зангийн тэр хүнтэйгээ яг одоо нүүр тулж ярилцаа. За энийгээ л жоохон засчих юм бол чи үнийхээр мундаг манлай лидер болох нэ гэд харилцан ярилцаад илэн далангуй ярилцсанараа тэр хүн ч гэсэн одоо өөрийнхөө алдаа дутагдaltaалыг ухамсарлаж авах нь. Тэгээд тэр алдааг нь бас нөгөө тусалж алдаатай талын ч гэсэн засаж өгдөг ийм лидер байгаарэ гэж хүсэж байна. 네. 자, 그래서 지금 이 몽골 미팅에 이어서 저는 또 멕시코 미팅도 해야 되고 브라질에도 라인이 한 5개 정도 라인이 있어요. 이 라인들을 내가 미팅을 해야 돼요. За одоо энэ манай Монголын Zoom-ийн дараагаар манай Royal Master маань Мексикийн багийнхантайгаа Бразилийн бас 5 баг байдаг юм байна. Тэр багийнхантайгаа бас тодорхой хэмжээний митинг буюу одоо Zoom хийх одоо ажилтай бас байгаа. 그래서 여러분들이 이 줌 미팅을 여러분들이 만들어 나가야 돼요. 여기 있는 리더분들이 정리를 하고 내가 내준 미션을 진행을 하고 피드백을 하고 다음 주에 할 걸 정리해주고 이걸 해주지 않으면 내가 더 퀄리티 있는 진행을 이 미팅 진행을 하기가 어렵다는 얘기를 하는 거예요.
За тэгэхээр одоо энэ өнөөдрийн болж байгаа энэ Бүтэн сайн болдог болгоны Zoom-ыг манай Монгол талын лидерүүд маань илүү санаачлагтай, илүү баяжуулж багийнхныхаа асуухыг мэдхийг хүссэн зүйлээ илүү баяжуулж надад саналыг дандаа тавьж явах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд би та бүхэнд илүү үр өгөөчтэй одоо Zoom-ээр дахин уулзах болно. Тэгэхгүйгээр ерөнхийдөө л одоо нэг юм байнга л одоо нэгэн хэвийн ингээ байгаад байсан тохиолдолд та нарт ч одоо цагийн гарц ерөнхийдөө өснө нэмэгдэх боломж тун тааруу болох нэ. Миний хувьд ч гэсэн одоо ингээд нэг л ярьсан юм байнга яриад байх бол сонирхолтой байна. 지금 이 미팅은 50% 정도는 제품 강의와 그런 강사들을 훈련하는 데 시간을 쓰고 있어요. За өнөөдөр одоо бидний энэ Бүтэн сайн болгоны явуулж байгаа энэ Zoom маань бол ерөнхийдөө 50% нь яг бараа бүтээгдэхүүн танилцуулах буюу тэр бараа бүтээгдэхүүнийг танилцуулангаа бусдын өмнө өөрийгөө одоо бид нар нүрээ хагална гэж ярьдаг тийм нүрээ хагалах бусдын өмнө ярьж хөвшүүлэх юм дадал сургаж байгаа. 네, 여기 다시 한번 잠궈줘요. 마이크 잠궈줘요. 오케이. 마이크, 게릴레 마이크 다시 켜요. 전체 잠궜어요. 네. 그리고, 나머지 50% 시간은 애터미 몽골 사업을 어떻게 하면 잘할 수 있을까에 대한 방법을 찾아가는 시간이에요. За тэгэхээр дараагийнх нь хоёрдугаар хэсэгт нь бол за хооштой бид нар өдий хүртэл хийж ирсэн туршлага дээр үндэслээд хооштой Монгол дахь Атомигийн бизнесийг энэ одоо хүртэл хийж ирснээс илүү хөгжилтэй, илүү чанартай, илүү амжилттай, илүү үр дүнтэй яаж хийх вэ, хийсэн нь дээр вэ гэдэг төлөвлөгөөг ярилцах цаг юм байгаамаа. 그래서 지금 우리가 애터미 사업을 하는데 스마트폰, 유튜브, 인스타그램, 페이스북, 그리고 줌 미팅까지 많은 도구들을 활용해서 애터미 사업을 하고 있어요. За бид нар болоод одоо нөгөө интернетийн бүхэл төрлийн сувгаар тийм ээ YouTube, Facebook, Instagram, Zoom meeting гэсэн бүхэл төрлийн одоо сувгуудаар энэ Atomic-ийн бизнесийг хийхэд бид нар өргөн ашиглаж байна. 애터미는 내가 갖고 있는 노하우, 어떤 지식을 내 파트너에게 얼마나 잘 복제시키느냐가 여러분들이 성공하는 길이에요. За дахин хэлье. Энэ Atomic-ийн бизнес гэдэг бол би өөрийнхөө чаддаг сайн бүхнийг өөрийнхөө багийнханд ямар үр дүнтэйгээр ямар амжилттайгаар суулгаж чадчихна, төлөвшүүлж чадчихна, дамжуулж чадчихна гэдэг бол таны амжилт юм байгаамаа. 여러분들 팀장, 국장들은 자기 줌 미팅을 정말 잘 진행할 수 있는 능력을 키우셔야 돼요. За тэгээ одоо манай энд байгаа Монгол лидерүүд тийм ээ 국장, одоо 팀장 гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс маань ч гэсэн өөрсдийнхөө нөгөө багийнхандаа хийдэг Zoom митингээ нөгөө арга барилын бас эндээс суралцаа, засах, сайжруулах, илүү баяжуулах одоо шаардлагатай байна. 네. 그래서 직급자가 되고 내가 한 라인을 회의를 끌고 가려고 하면 노트북으로 진행을 하라고까지 계속 지금 얘기를 해주고 있는 거예요. За тэгээд энэ бүхэл бүтэн миний доор байгаа багийг амжилтанд хүргэнэ. Багийнхны амжилт бол эргээгээд миний амжилт байдаг учраас би өөрөө одоо тэр хүмүүстэй маш сайн үлгэр дуурайл болж явах шаардлагатай. Тэгэхээр энд орж ирж байгаа манай лидерүүд бол болж их юм бол гар утсаараа биш болж хүн бүгдээрээ яаж хийж байгаад одоо бүгдээрээ ноутбуктай болчих хэрэгтэй. Тэгээ ноутбукээрээ ордог жижигхэн зүйлээс ихсүүлээл шат шатандаа хөгжиж дэвшиж явах шаардлагатай юм аа. 네, 그래서 여러분들이 지금 잘하고 있는 팀도 있고 좀 부족한 팀도 있고 좀 부족한 사람들도 있어요. 그러니까 이 전파 속도, 복제 속도를 더 빠르게 해서 전체적인 퀄리티가 훨씬 더 올라갈 수
있도록 하면 여러분들의 사업도 거기에 따라서 성장을 할 거예요. За тэгэхээр энэ манай багийнхан дотор энд орж ирсэн лидерүүд дундаас маань маш сайн амжилттай яваа лидерүүд ч бий. Жохон учир дутагдaltaй зарим нь бүр нэлээд жохон тааруухан байгаа хүмүүс ч гэсэн байгаа учраас та бүхэн жижиг зүйл бэлтгүүгээр одоо энэ Zoom meeting-д орж ирж байгаа багаж хэрэгсдээсээ өвсүүлээд багаар засаад багаар хөгжөөд явах хэрэгтэй юм шүү л гэж та бүхэн захиж хэлж байгаамаа. 네. 그리고 이제 또 하나는 여러분들이 사업을 하면서 어렵거나 힘든 내용들을 스폰서랑 상담하고 또 저랑 상담하면서 새로운 길을 만들어 나가야 되는 부분도 있어요. За тэгэхээр та бүхний одоо Atomic бизнесийг хийхэд тулгарч байгаа хэцүү асуудалтай зүйлүүд байгаа. Спонсортойгоо зөвлөөдөж одоо шийдэлд хүрч чадахгүй байгаа асуудлуудаа одоо Royal Master-т маань тавиад түүнийхээ хариуг авч болох нэ. 그래서 여러분들이 지금 몽골에서 먼저 했던 사람들이 왜 애터미를 그만뒀을까? 그리고 새로 애터미 사업을 하자고 했을 때 왜 이 사람들이 적극적으로 참여하지 않을까? 이 부분에 대해서 여러분들이 끊임없이 고민하고 방법을 찾아야 돼요. За тэгэхээр та бүхэн ч гэсэн тийм ээ өдий хүртэл анх одоо магадгүй 2 жилийн өмнө Atomic бизнесийг эхлээд явж исэн хүмүүс яагаад ийм амжилтгүй дундаас нь болчихвоо, яагаад хийхээ болчихвоо, хүмүүс санал тавьсан тохиолдолд тэр хүмүүс маань яагаад нааштай хүлээж авахгүй байна, эргэн тойрны байна гэдэг тал дээр зөвхөн бид нар биш та бүхэн ч гэсэн байнга ирж хайж асуудал нь юу байна гэдгийг шийдэх тал дээр нэлээд одоо идэвхтэй ажиллаж судлах хэрэгтэй байна. 네, 그래서 여러분들이 그런 문제들을 서로 토론하고 새로운 방법을 찾고 또 여기서 그런 문제를 제기를 해서 답을 찾아가는 과정이 우리 줌 미팅하는 이유예요. За магадгүй тэр асуудлуудыг саяхан асуусан 2 асуултанд хариулах гээд багийнхантайгаа ярилцаад шийдлийг олохгүй, спонсортойгоо яриад шийдлийг олохгүй, зөвлөлтөө шийдлийг олохгүй байсан тохиолдолд яг энэ Zoom дээр бүх багийн хүмүүс нэг дор цугларч байгаа энэ Zoom дээр энэ асуудлаа тавиад харилцан шийдсэн тохиолдолд энэ Zoom-ний утга учир одоо үр дүн олших нэ. 네, 그래서 몽골에서 한국 제품에 대한 인기가 좋고 애터미에 대한 인기가 좋은 거는 여러분들도 다 알고 있을 거예요. За Atomic-ийн бүтээгдэхүүн төдийгүй Солонгосын одоо бараа бүтээгдэхүүн бол одоохондоо манай Монгол улсад одоо Солонгосын бараа бүтээгдэхүүн маш нэр хүндтэй хэвээрээ байгаа. Түүн дээрээ нэмээд манай Atomic-ийн гоо сайхны манай Atomic-ийн бүхэл төрлийн бүтээгдэхүүн бол одоо хүн болгоны хэрэглэгчдийн одоо таашаалыг маш их хүлээж байгаа бүтээгдэхүүн одоо байгаа шүү дээ тийм ээ. 그래서 여러분들이 회원가입을 시키고 소비자 그룹을 만들어서 여러분들이 그 그룹의 리더를 세우고 이 리더를 통해서 소비자 그룹을 관리하는 이 방법을 계속해서 만들어 나가야 돼요. За тэгэхээр мөн адилхан манай одоо энэ ирсэн байгаа лидерүүд оролцож байгаа лидерүүд маань мөн өөрийнхөө багийнхны хэрэглэгчдийн групптэй болох хэрэгтэй. Тэр хэрэглэгчдийн группийг яг одоо дагаад хариуцаад ажилуулдаг одоо нэг админтай болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэр админ маань хэрэглэгчдийн хүсэж байгаа хүсэл таашаал одоо нөгөө асуулт хариулт тийм ээ. Тэр болгоныг шийдэж өгдөг тийм групптэй бүгдээрээ болох хэрэгтэй байна. 자, 다시 돌아와서 목표를 선정하고 세부 목표를 정하고 이제 명단을 갖고 스폰서와 상담하면서 매 15일 단위로 직급 계획을 세우고 진행을 하면서 여러분들의 레벨을 사업 레벨을 끌어올리는 이런 과정을 지금부터 빠르게 시간을 압축해서 진행할 수 있도록 준비하셔야 돼요. За дахин хэлье. Та бүхэн өмнөө тавьсан маш сайн зорилттой байх хэрэгтэй тийм ээ.
зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилгыг хэрэгжүүлэх зорилтуудтай байх шаардлагатай. Зорилтууд дээр үндэслээд төлөвлөгөөгөө маш сайн зохиох хэрэгтэй байх нь. За төлөвлөгөөн дээр үндэслээд энэ төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэдгийг спонсоруудтайгаа маш сайн зөвшөлдөж ярилцах хэрэгтэй. Ингээд үүний үр дүнд маш одоо хүртэл хүрсэн байгаа бизнесийн амжилт болон цаашдаа илүү амжилттай байх тал дээр төвлөрөөд бизнесээ ахаад нэг арай илүү агсан түвшинд авчих тал дээр бүгдээрээ анхаарах хэрэгтэй байх нэ. 그래서 원래는 몽골에서 더 많은 샤론 노즈 마스터가 승급을 할 거라고 생각하고, 그리고 2025년도에는 스타 마스터가 나왔으면 좋겠습니다. За тэгээ 2025 онд манай багийнхнаас илүү олон Sharon Rose Master маш ихээр төрөх болтугай. Тэгээд цаашлаад бүр Star Master төрөх болтугай гэж би одоо хүсмээр байна. 네, 그래서 지금 계획하고 있는 분들은 스폰서들하고 더 긴밀하게 협조를 해서 목표를 달성할 수 있기를 바라면서 오늘은 여기까지 마치도록 할게요. За тэгэхээр илүү олон манай багийнхнаас одоо манай лидерүүд дундаас илүү олон Sharon Rose Master, Star Master төрөөсэй. Төрхийн тулд та бүхэн маань миний саяын захиж хэлсэн зүйлийг одоо хэрэгжүүлээрэ гэж хүсмээрэн. Тэгээ одоо ингээд та бүхэнд амжилт хүсээд өнөөдрийнхөө Zoom сургалтыг одоо үгээр өндөрлөё. 네, 감사합니다. 네, 감사합니다. 네, 중반까지 수고하셨고요. 아유, 감사합니다. 감사합니다. 네, 이제 감사합니다. 설명절 연휴인데 모두 잘 보내시고 다음 주에 또 만나뵙도록 하겠습니다. За одоо ингээд нөгөө солонгосын цагаан сар болж байгаа шүү дээ тийм ээ. Солонгосын цагаан сараараа сайхан баярлцгаад эрэг бүтэн сайн бүгдээрээ эргэж уулзъя. За сайхан амарцгаараа баярлалаа. 새해 네, 복 많이 감사합니다. 받으십시오. 네, 감사합니다. 수고 많이 받으세요. 감사합니다. 네. 수고 많으셨습니다. 경례사단님 네. 감사합니다. 네, 감사합니다. 새해 복 많이 받으세요. 새해 복 많이 받으세요. 구정 잘 보내세요. 네, За өнөөдөр та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр манай нөгөө нэг хүн хийх байсан боловч хөдөө яваад зав амжиж ирч чадсангүй. Тэгээ оронд нь би одоо нөгөө хоосон байж байхаар гэд хий. Энэ маань нүүрний уян хатан байдлыг хангаж өгдөг, нүрийг толийлгож өгдөг ийм үйлчлэгээтэй байх нь. За улаан өнгө маань болохоор халуунаар 40 градус хүртэлх халуунаар ингэж нөгөө халуун ялгаруулдаг. Тэгээд нүүрний цусан хангамжийг сайжруулснараа нүрийг эргэж нөхөн төлчөхөд одоо үүрэгтэй юм аа гэд. Ерөнхийдөө өнгүүдийг хараа явцсан тохиолдолд за нэг ийм үйлчлэгээтэй юм байна гэдгийг бол хүн бас мэдрэх, харах одоо мэдэх боломжтой ах нэ. За энэ нүүрний маань эндүү болохоор 3 одоо төрлийн чичиргээг үүсгдэг байгаа тийм ээ. Одоо чичиргээ болон нэм нөгөө нэг хүчлийг үүсгдэг байгаа. Тэгэхээр бага зэргийн хүчлэлтэй одоо залуу арьстай хүүхдүүд бол 1-р левелээр одоо нэг дундаж хэрэг насны хүмүүс бол 2-р левелээр, жоох ахмад насны хүмүүс 3-р левелээр тэгэхээр арьсныхаа бүтцтэй уялдуулаад энэ левелүүдийн тодорхойлох боломжтой байх нэ. За энэ манай бүтээгдэхүүн бол маш их одоо эрүүл аюулгүй байдлын хувьд бол маш сайн хангагдсан ийм зүйл байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө одоо төвчлүүрээ дараад асаасан тохиолдолд асаадаг. Тэгээд тэрийгэ болохоор ерөнхийдөө маш их нөгөө халууныг одоо юу гэдэг хүний арьсыг төлөхгүй, хүний арьсыг зочроохгүй байх хугацаар бүрхэгдсэн байгаа. За тэгээд энэ болохоор ерөнхийдөө ямар нэгэн аюулгүй байдлын талаасаа бол маш их одоо тооцоологдож хийсэн учраас та бүхэн энэ нүүрнийхээ эндүг хэрэглэхэд ямар нэгэн айх завур бол хэрэггүй ах нэ. За тэгээд та бүхэн одоо энэ арьсныхаа эндүг, нүүрнийхээ эндүг хэрэглээ зөндөө үзсэн байгаа, үзээгүй хүмүүс маань байгаа бол арьсныхаа эндүг яг одоо on off гэдэг одоо power товч байгаа. Тэр товчон дээр удаан дарсан тохиолдолд эндүү маань асдаг. За доотлийнх нь M буюу мод дээр дарсан тохиолдолд дээр өгүүлсэнчлэн одоо цагаан, цэнхэр, улаан, ягаан гэсэн өнгүүдээр одоо асаад түүнийхээ тохирсон өнгийг өөртөө
тааруулж гаад хэрэглэдэг байна. Тэгэхдээ өдөрт ерөнхийдөө ганц өнгөөр нь дагнах хэрэгтэй юм байна. Нэг дор 4 өнгийг дөрүүлэнгийн зэрэг хэрэглэсэн тохиолдолд арьсанд бас нэг сөрөг нөлөө үзүүлэх гэдэг юм байна лээ. За тэгээд тэр талаар би дараагийнхаа нэг жижигхэн цонхон бичлэгт оруулсан байгаа. Нэ. За тэгэхээр ингээд сая хэлсэнчлэн хүүхд цэнхэр цагаан улаанаар нь тааруулаад нүүрэндээ одоо нэгэсэндээ нүүрээ тэнэлгэх, нүүрэндээ чийг өгөх, нүүрээ цайруулах, нүүрнийхээ цусны эргэлт, нүүрний арьсны цусны эргэлтийгээ сайжруулна гэх юм бол өнгөө сонгоод хэрэглэх нь байна. За хэрэгэлзүүлснийхаа дараа зөөлөн одоо салфеткаар арчаад одоо ингэж хадгалах нь байна. Нэ. За тэгээд энэ бүтээгдэхүүнд маань бол өөрийн одоо зориултын цэнэглэгч дагалддаг байгаа. Цэнэглэхдээ зөвхөн одоо Type C гэж ярьдаг тийм ээ. Type C маркийн цэнэглэгчтэй. Гэхдээ өөрийнх нь цэнэглэгчээр цэнэглэх юм бол илүү урт удаан ашиглах боломжтой байна. Нэ. За энэ арьсны маань эндүг зөвхөн гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг дүрхээд эндүүдэх биш. Эндүүдхийн хажуугаар бидний ярьдаг одоо салфетка маскыг тавь. Салфетка маскныхаа гадна талаас мөн адилхан эндүүдсэн тохиолдолд тэр салфетка маскны үр дүн бол илүү одоо үр нөлөөгөө бид нар илүү мэдрэх боломжтой байна. Нэ. За энэ дээр анхааруулах зүйл болохоор өдөр тутмын салфетка маскн дээр бол эндүүдж болох хэдий ч гэсэн гелэн бүтцтэй маскнууд байгаа шүү дээ. Манайд ч гэсэн байдаг тийм ээ. Атоми гелэн маск. Тэр маскыг тавьчихад эндүүдж болохгүй байна гэдгийг анхаараарай гэж одоо та бүхэн бас зөвлөмөр байна. Маскн дээр болдог гэсэн юм чинь ингээд эндүүдж болохгүй байна шүү дээ тийм ээ. Гелэн маскн дээр. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх тэгээд нөгөө эндүүгээ хэрэглэх явцын жижигхэн бичлэг оруулсан. Энэ бичлэгийг сонсоод тэгээд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа надад гарсан үр дүнг харьцуулсан зураг байгаа. Тэр зурагтай харьцуулаад тэгээд та бүхэн энэ бүтээгдэхүүнээ одоо хэрэглэж илүү хөөрхөн болцоогоорой гэж хүсмээр байна. Нэ. Сайн байцгаана уу? Саяын одоо PPT дээр тайлбарласны дагуу одоо би та бүхэнд өөрийнхөө хамгийн хэрэглэх дуртай саяын Absolute Cell Active Skin Care дундаасаа цэнхэр өнгийн ампул ингээд байж гэн хэрэглээд байж байгаа. Цэнхэр өнгийн ампулыг зөвхөн гараараа дүрсэн тохиолдолд арьсны өнгөнд давхаргад нөлөөлдөг бол бид нар үүнийг одоо саяын PPT дээр мөн тайлбарласны дагуу арьсны эндүүтэйгээ skin booster-тайгаа хослуулж хэрэглэсэн тохиолдолд илүү үр дүнтэй байдаг бахнэ. За энэ Skin Care Absolute Skin Care бүтээгдэхүүний ампулыг дүрхсэний дараагаар за манай одоо энэ нөгөө арьсны эндүү маань 4 өнгөөр асдаг байгаа тийм ээ. Цэнхэр, цагаан, одоо ингээд цэнхэр, цагаан, ягаан, улаан гэсэн ийм өнгөдөр асж байгаа шүү дээ тий. За энэ бүтээгдэхүүн ампулаа дүрхсэнийхаа дараа энэ өнгөнөөс айл нэгийг сонгоод одоо энэ бүтээгдэхүүнээ яг тохирсон минутанд нь таарсан минутын туршид хэрэглэх шаардлагатай юм билээ. За тэгээд энэ цагаан өнгийг сонгосон тохиолдолд 2 минут байдаг тийм ээ. За цэнхэр өнгийг сонгосон тохиолдолд 5 минут байдаг болвол за тэгээд ямар нөгөө улаан өнгийг сонгосон тохиолдолд улаан өнг маань 5 минут байгаа тийм ээ. За ягаан өнг маань 2 минут байдаг. Тэгээд энэ дээр би та бүхэнд анхааруулж хэлэх гээд байгаа зүйл маань юу юм бэ гэхээр энэ бүтээгдэхүүн эндүүдэхдээ цэнхэр өнгийн амплаа дүрхээд эндүүдэхдээ нэг өдөр зөвхөн нэг өнгөөр нь л дагсан дээр юм билээ. Өглөө оройдоо яг тохирсон минутанд нь тааруулаад энэ одоо бүтээгдэхүүнээ шингээхэд зориулна. Тэгэхгүй нэг дор бүх одоо 4 өнгөн дөрвөлнгийн хэрэглэсэн тохиолдолд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх гээд талтай юм байна лээ. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнээ цэнхэр өнгийн амплаа хэрэглэснийхаа дараагаар бусад одоо нөгөө дүрхтэй бүтээгдэхүүнүүдэд цэнхэр өнгийн амплаа шингээснийхаа дараа бусад бүтээгдэхүүнээ бүгдийг бас адилхан хэрэглэн шүү дээ тийм ээ. За энэ дээр бас нэг анхааруулж хэлэх нь одоо та бүхэнд хэлэх зүйл маань. За энэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэсний дараагаар заавал тэжээлийн тосоо хамгийн сүүлд дүрхэж унах шаардлагатай юм билээ. За тэжээлийн тос гэдэг бол одоо ерөөсөө жишиж хэлэх юм бол будаа агшаатай л адилхан гэсэн үг. Будаа агшаагчийг бол заавал тагийн тавиад агшаасан тохиолдолд маш сайхан чиглэг, зөөлөн амттай будаа агшдаг бол цагийн тавихгүйгээр агшаасан тохиолдолд ард зайсан хуурай одоо будаа агшсан байдаг шүү. Түүнтэй адилхан. Энэ суур бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд хамгийн сүүлд нь бид нар тэжээлийн тосыг заавал түрхэж
унтчих шаардлагатай хэрэгжилж явах шаардлагатай юм байна лээ. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Тэгээ ийм сайхан бүтээгдэхүүнээ хэрэгжилж илүү сайхан хөөрхөн гоё болцгоогоорой. За тэгээд би одоо энэ Absolute Skincare Cell Active бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо 8 сар болж байгаа. Одоо 8 сарын хугацаанд 2-ыг дуусгасан байгаа байхгүй. За тэгээд энэ хэрэглэхээс өмнө нэлээд дээр авахулсан зураг байгаа. Яг хөө зүгээр энэ яг 100 байсан учраас нэлээд борлцсон үе таарсан. Тэгээд одоо энэ хэрэглэснээс хойш нэг бас 8 сарын дараа гэдэг энэ болохоор түрүүчийн 3 өдөр байна уу авахулсан зураг байгаа. Тэгээд төдий чинээгээр маш их сайхан цайруулдаг. Тэгээд нөсөө толбыг бүдгрүүлж байна. Тэгээд нөгөө тал нь болохоор одоо нөгөө хялгсан үрчлээ, нүдний эргэн тойрны хялгсан үрчлээ. Миний энэ ирүүний доор 2 дээр хөндлөн ийм үрчлээ гарсан байсан. Тэр маань маш бүдгэрсэн байгаа. Тэгээд ийм үр дүн үзүүлсэн байна. Тэгээд дараагийн нөгөө багийнхан маань илүү үр дүнтэй бүтээгдэхүүнийг харьцуулж үзүүлэх байхаа гэж бодож байна. За анхаарал тавьсанд баярлалаа. 감사합니다. 네, 그 게렐레 사장님 발표 다 끝나신 거죠? 네. 네, 수고하셨습니다. 제품 발표하신다고 준비 많이 하셨네요. 동영상까지. 네, 발표 잘 들었습니다. 네. 네. 지금 네. 다 됐고. 네, 단장님 네. 나가주세요. 네. 예, 발표 잘 들었고요. 일단 이제 그 스킨 부스터를 여러분들이 사용을 해봐야 돼요. 그래야 팔 수 있어요. 그래서 여러분들이 난 이거 팔겠다 싶은 사람들은 자기가 충분히 사용해 보길 바래요. За тэгээд өнөөдрийн бүтээгдэхүүн танилцуулгыг сайн сонслоо. Тэгээд та бүхэн маань ерөнхийдөө манай Atomic-ийн бүтээгдэхүүн бүгдийг хүн өөрөө хэрэгжилж үзчихэд эргээгээд мэдрэмжээ бусдад хуваалцдаг, зардаг бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр нүүрний эндүг бол та бүхэн бүгдээрээ өөрсдөө заавал хэрэгжилж үзэх хэрэгтэй юм аа гэж зөвлөж байна. 그리고 이거 판매하실 때 사용 시간과 사용 빈도에 대해서 주의사항을 알려줘야 돼요. За тэгээд зарж борлуулахдаа энэ эндүг ашиглах дистралл болон анхаарах зүйлийг заавал сануулж хэлж байх хэрэгтэй. 그래서 이거 좋다고 얘기하니까 그냥 하루에 막 10분, 20분 사용하고 막 매일 사용하고 이렇게 너무 과다하게 사용하면 피부가 손상될 수 있으니까요. 이렇게 무리한 사용을 하지 않도록 반드시 판매할 때 교육을 시켜야 됩니다. За тэгээд нүрний эндүү сайн гэж сонсчоор хүмүүс 10 цаг 10 минут 20 минутаар тасралтгүй ингээ хэрэглээд авах тохиолдол байдаг. Тэгсэн тохиолдолд миний түрүүнд дурдсанчлан арьсанд сөрөг нөлөө үзүүлэх гэдэг учраас яг тохирсон заасан минутын дагуу хэрэглэхдээ хангалттай юм аа. 예, 그래서 사용 시간을 꼭 지켜주시고 너무 과다한 사용을 하지 않고 피부라는 거는 시간을 가지고 꾸준히 관리할 때 조금씩 좋아지는 거기 때문에 욕심을 낸다고 해서 갑자기 막 10년 전으로 돌아가고 그렇게 되지 않아요. За тэгээд ямар нэгэн юмд хэм хэмжээг нь тааруулах хамгийн чухал байгаа. Түүнтэй адилхан манай энэ нүрний эндүгч гэсэн яг тохирсон минутанд нь таарсан минутаар хэрэглээд хамгийн гол нь тууштай удаан хугацаанд хэрэглэсэн. Тууштай хэрэглэсэн тохиолдолд үр дүнг бол одоо мэдрэх боломжтой. Тэрнээс биш ич хэдийн юм шиг 10 насаар дорхноо залууж болно гэсэн юм бол байхгүй маа. 네, 그리고 이제 각 리더분들 이제 파트너들이 들어오고 참석을 하면 이제 그 파트너들이 줌 로그인하는 법을 알려주셔야 돼요. 줌은 쓸 수는 있지만 로그인을 하면 세팅을 하잖아요. 이름도 적고 자기 프로필 사진도 넣고 하는 거를 이게 되게 쉽지는 않아요. 그러니까 해본 사람들은 굉장히 편하게 하는데
컴퓨터를 안 만진 사람들은 이거 어렵거든요. 그래서 파트너들 오면 같이 스마트폰 꺼내서 하는 법을 알려주고, 그 다음에 이제 어느 정도 이제 직급자가 되거나 이렇게 된 분들은 가능하면 뭐 노트북으로 진행할 수 있는 그 집에 그렇게 세팅을 할 수 있도록 도와주시기 바래요. За тэгээд та бүхэн маань манай Монгол дахь лидерүүд маань өөрсдийнхээ хамтрагчныг орж ирсэн тохиолдолд мөн Zoom-д хэрхэн оролцох юм бэ? Zoom-д оролцохын тулд Zoom татах хэрэгтэй байдаг, профайл зургаа солих хэрэгтэй байдаг гэх мэтлэн анхан шатны юмнуудыг маш сайн нэг бүрсэн зааж өгөх хэрэгтэй юм аа. Бид нар байнга одоо орж байгаа учраас сурцсан байдаг ч гэсэн анх орж ирж байгаа хүмүүс бол бодлого мэдхгүй түүнээсээ санаа зовоод орж ирч чадахгүй байх тохиолдол байдаг учраас маш сайн одоо зааж өгөх хэрэгтэй юм аа гэж бас дахин хэлмээр байна. 네, 그래서 사진 한 장씩 올려놓으면 화면이 안 나오더라도 아, 이 사람이구나, 참석했구나 이렇게 우리가 더 잘 알 수 있겠죠? За тэгээд болж гэх юм бол одоо профайл зурган дээр бүгдээр өөрсдөө зургийг хийж хөл их зүгээр. За магадгүй завгүй байсан тохиолдолд заавал одоо дүрсээ харуулаад сонсоод ах шаардлагагүйгээр өөрийнх нь профайлтай зургийг тавиад сонссон тохиолдолд за энэ хүн ямар ч байсан өнөөдрийн Zoom-д оролцсон юм байна. Ийм хүн байдгийн байна гэдэг ойлголтыг бол бусд маань бас авнэ. 네, 좋습니다. 그래서 지금 이제 참석 인원들하고 이제 시간에 대해서 얘기가 많은데 지금 이 시간에 하는 게 좀 불편하다고 얘기하시는 분들이 있어요. 그러면 이제 우리가 쭉 진행을 해왔는데 그럼 더 많은 사람들이 참석할 수 있는 시간대가 언젠지 이것도 이제 서로 리더들끼리 모여서 토론을 해요. 여러분들이 정하세요. 그래서 어떤 시간대가 좋겠다라고 몇 개 시간대부터 정하고요. 그 다음에 시간대와 요일을 정하는 거예요. 그래서 몇 개를 정해서 투표를 할 수도 있고요. 이렇게 방법이 있거든요. 그러면 몇 가지 안을 좀 알려주면 투표를 통해서 하도록 할게요. За тэгээ Монгол талаас маань өнөөдрийн одоо бүтэн сайнны оройны 21 цаг 30 минут гэдэг маань жоох оройтод байна. Бүтэн сайнд болохоор маргааш нь бүгдээрээ хичээл сургуультай учраас жоохон хүндрэлтэй байна гэсэн санаа оноо их орж ирж байгаа. Тэгээ энэ тохиолдолд болохоор манай Монгол талын лидерүүд маань санаа оноогоо нэгтгээд арай илүү олон өөрсдийнхээ хамтрагч нарыг өөрийнхөө бизнес эрхтээ багийнхныг илүү түлхүү оруулж ирэх боломжтой өдөр цагаа тохироод одоо бид надад хэлэх нь байна. Би түүнд чинь уялдуулаад бас цаг өдрөө өөрийнхөө төлөвлөгөөг харж байгаа та бүхэнд аль болох хэмжээнд боломжтой цагийг гаргаж өгөхийг хичээнэ. 네, 좋습니다. 그래서 이 미팅을 시간과 요일을 변경하자는 요청이 있으니까 리더분들은 이제 적극적으로 이 의견을 반영해서 날짜를 한번 다시 잡아보도록 할게요. За тэгээд ийм хүсэлт орж ирсэн учраас та бүхэн хоорондоо ярилцгаажгаад өдрөө болон цагаа сонгоод надад эргэж мэдэгдээрэй. 네. 그리고 이제 우리가 7명 한 팀에 대한 얘기는 이 내용이 굉장히 길기 때문에 2월 6일 날 한국어가 되는 사람들만 리더들만 모아놓고 강의를 할 거예요. За 7 хүн нэг баг болно гэл одоо Zoom болгондоо ярьж байгаа тийм ээ 7 хүн нэг баг болж хэрхэн амжилттай ажиллах талаар ярина гэх юм бол нэлээд урт хугацаа орох учраас энэ 2 сарын 6-ны орой Солонгос хэлтэй лидерүүдийн хүрээнд би энэ одоо 7 хүн нэг баг болж амжилттай ажиллах талаар Zoom-ыг хийх болно. 그날 한 2시간에서 3시간 정도 기본적인 강의를 하고 질문을 받을 거예요. За тэр өдөр болохоор 2-оос 3 цаг орчим үргэлжлэх байхаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нэлээд сайн ойлголтыг өгөөд тэгээ би асуулт хариултанд хариулах болно. 그 이후에 각 팀별로 질문 사항이 있기 때문에 각
팀을 세분화해서 작게 나누어서 두세 명, 많게는 서너 명 정도 모여서 그 강의 내용을 갖고 팀 미팅을 개별적으로 할 생각을 갖고 있습니다. За тэгээд магадгүй энэ Zoom-ыг хийсний дараагаар манай лидерүүд маань багийнхантай танилцуулснаар багийнхан дундаас минь илүү олон асуултууд гарч ирэх байхаа гэж бодож байгаа. За энэ асуултууд гарч ирсэн тохиолдолд тэр багийнхантай тусгайлан одоо уулзаж 2-3 хүн, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй уулзаж дахин бас ярих төлөвлөгөөтэй байгаа. 자, 그리고 지금 올해 2025년도 우리가 몽골 사업의 큰 성장을 기대하면서 지금 우리가 사업 준비를 하고 있어요. За 2025 онд одоо манай нийт одоо том зургаараа багийнхан маань Монгол дахь Atomic-ийн бизнестэй маш том төлөвлөгөө зохиогоод түүнийхээ дагуу ажиллаж эхэлсэн байгаа. 그래서 여러분들은 크게 내가 언제 직급 도전을 언제 한다, 오토 판매사를 언제까지 한다, 이런 구체적인 계획을 먼저 목표를 먼저 세우셔야 돼요. За тийм учраас одоо бидний зүгээс ч гэсэн одоо спонсоруудын зүгээс ч гэсэн ийм төлөвлөгөө байгаа учраас манай лидерүүд болон Монгол дахь багийнхан маань хизээ би юу яах вэ? Цол ахих вэ? Auto Sales Master-ыг би хизээнээс хизээгийн хооронд хамгаалах вэ гэдэг төлөвлөгөөг дор бүрнээ бас хийх хэрэгтэй байна. 그리고 난 다음에 그 큰 목표를 달성하기 위해서 우리가 15일 단위로 직급 계획을 여러분들이 세워서 여러분들 스폰서들과 소통을 해야 됩니다. За тийм болохоор та бүхэн маань өөрийнхөө тус бүрдээ хувь хүн тус бүрээрээ одоо 15 хоногт би энэ 15 хоногт гэдэг юм уу энэ сард гэдэг юм уу төлөвлөгөөгөө яг өөрийн хувийн төлөвлөгөөгөө гаргаад түүнийг спонсоруудтайгаа нэлээд нухацтай ярьж тохиролцох хэрэгтэй байна. 그리고 여러분들이 이제 여러분 파트너와 여러분들이 갖고 있는 재고가 어떻게 돼 있고 이걸 어떤 속도로 판매할 것인지에 대해서도 리더분들은 알고 있어야 돼요. За тэгэхээр мөн нэгдүгээрт одоо цол хизээ хамгаалах вэ? Цолныхоо төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт манай багийн хүмүүсийн барааны үлдэгдэл хэр байгаа юм бэ? Энэ бараа бүтээгдэхүүнийг бид нар хамтаараа нийлээд нэг биендээ туслаад хизээ хүртэл зарж борлуулах ёстой бие гэдэг төлөвлөгөөг нэлээд нарийн гаргах хэрэгтэй байна. 그리고 여러분들이 이제 스폰서들과 소통할 때는요, 숫자로 소통을 해야 됩니다. За тэгээд спонсоруудтайгаа зөвлөлтөхдөө бараа бүтээгдэхүүнээ үлдэгдлийг бол ерөөсөө тоон хэлбэрээр л харилцан ярьж явах шаардлагатай. 그래서 이번에 판매사 도전 뭐 유지할 수 있어 이렇게 스폰서가 물으면 저 재고가 많았어요. 이번엔 어려울 것 같아요. 이런 식으로 답변하면 절대로 안 됩니다. За тэр маань тоон хэлбэрээр одоо харилцан ярьж явах хэрэгтэй гэхээр мөнгөн дүнгээр үнийн дүнгээр л ярьж явах хэрэгтэй байна л да. Тэгэхгүйгээр за чи энэ сард одоо цол хамгаалах уу гэхээр би энэ удаа чадахгүй хаа. Надад маш бараа байгаа л гэдэг. Маш их бараа маань хэдий хэмжээний өртөг бүхий бараа байгаа юм бэ гэдгийг одоо спонсор болон хамтрагч хоёр маань хоёулаа харилцан ярьж сайн мэдчих хэрэгтэй байна. 스폰서랑 얘기할 때는 제가 갖고 있는 재고는 주요 품목이 몇 개씩 있고 금액으로는 어느 정도 있다. 내 파트너들이 갖고 있는 걸 합치면 어느 정도 된다. 그래서 지금 재고가 이 정도 수준이기 때문에 이번에는 안 되고 그러면 언제쯤 이 재고를 어느 정도까지 줄일 수 있다. 이렇게 구체적으로 숫자를 가지고 스폰서들하고 상담을 해야 돼요. За тэгэхээр түүн дээр дахин хэлэхэд одоо надад зөндөө бараа би амар их бараатай байгаа учраас энэ сард нөгөө цол ахиж чадахгүй, цол хамгаалж чадахгүй л гэдэг бас болохоос ш яг хэдий хэмжээний ямар төрлийн бүтээгдэхүүн төрөл тус бүрээр хэдэн тоош хэрэггээрээ байгаа. Үнийн дүн нь хэдэн төгрөгийн
болон хэдэн бооны бүтээгдэхүүн байгаа юм бэ? Энэ бүтээгдэхүүнийг бид нар одоо 2 сар хүртэл байдаг юм уу? 2 сарын 10 хүртэл байдаг юм уу? Багаараа зарж дуусгана. Тэгсэн тохиолдолд тэрний дараа одоо цол ахих төлөвлөгөөгөө ярилцъяач гэдэг юм уу? Ийм тодорхой төвшин одоо спонсортойгоо харилцан ярьж саналаа солилцох шаардлагатай байна. 그다음에 이제 직급 도전을 하려면 못 가는 건 아니에요. 돈이 없거나 돈이 없다는 것은 뭐예요? 내가 돈이 없다. 오케이. 그러면 돈 주면 다 갈 수 있나? 그다음에 이제 돈이 있으면 그다음에 이 물건을 팔아야 되잖아요. 그러니까 직급을 가는데 못 가는 이유는 주문을 할 돈이 없거나 그죠? 판매하는 속도가 느리거나 이 둘 중에 하나란 말이에요. 그래서 내가 어느 정도 부족한 것 같다라는 그걸 PV로 내가 스폰서하고 대화를 할 수 있어야 여러분들이 이제 사업자가 되는 거예요. За тэгэхээр энэ бараа бүтээгдэхүүнийг за магадгүй юуны бараа бүтээгдэхүүн үлдэгдэл их байсан хэдий ч гэсэн цол хамгаалах боломжтой. Цол хамгаалж боломжгүй байгаа хоёрхан л ерөнхийдөө үндсэн нөхцөл байгаа шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр мөнгөгүй улмаас цол хамгаалж чадахгүй, хоёрдугаар зарж борлуулах хүрээ хангалтгүй байгаа улмаас одоо юу цол хамгаалах боломжгүй байна гэсэн хоёр шалтгаан байгаа. За энэ хоёр шалтгааныг энэ бол дараагийн асуудал гэсэн тохиолдолд за байж би энэ сард магадгүй одоо хэдийгээр бараа бүтээгдэхүүн юу үлдэгдэл байгаа ч гэсэн би нэмж бараа бүтээгдэхүүн захиалах шаардлагатай юм аа. Энэ бараа бүтээгдэхүүний нийт PV оноо бол эдэн PV оноо болж байна. Тийм учраас үлдэгдэл энэ PV оноо үлдэгдлийн үнэ би яагаад чадахгүй байгаа учраас энэ PV-н дээр тусламж үзүүлэх боломж байна уу гэх мэтчлэнгээр илүү тодорхой төлөвлөгөөн дээр үндэслэж спонсоруудтайгаа ярилцаж байх юм бол илүү амар байна. 그리고 아무리 통역을 잘하더라도 한국말과 몽골어로 소통을 하는 데는 늘 부족해요. За магадгүй бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах бараа бүтээгдэхүүнээ сонгоо авах чадвартай мэдрэмжтэй байсан хэдий ч гэсэн нэг тал нь Солонгос нөгөө тал нь Монгол байгаа. Солонгос Монгол хоёр талаас харилцан ойлголцсноо гэдэг бол зарим үед бас учир дутагдaltaй хэцүү байдаг тийм ээ. 한국 사람끼리 사업을 해도 서로 소통이 안 되고요. 그래서 삐지기도 하고 오해하기도 해요. За энэнийг яагаад хэлж байгаа юм бэ гэхээр адилхан солонгос хүмүүсийн хооронд ч гэсэн ийм тохиолдол гардаг байхгүй. Хоёулаа солонгос хэлтэй солонгос хүн өөдөөсөө хараад яриад байгаа мөртөө нэгэндээ гомдох юм уу, нэгэндээ туних юм уу, нэгэндээ буруу санах юм уу, буруу ойлголцох тохиолдол байдаг байна. 네, 그래서 스폰서들하고 소통을 할 때 여러분들이 훨씬 더 넓은 마음으로 서로 소통을 해야 불필요한 오해도 줄일 수 있고 그 다음에 이 소통에서 오는 문화적 차이도 여러분들이 줄여 나갈 수 있어요. За тэгэхээр спонсоруудтайгаа та бүхэн маань ярилцахдаа нэлээ илэн далангуй ярилцж ивэл их зүгээр байгаа юм тийм ээ. Хүндрэлтэй асуудлаа. За би тэрийг хэлчихв үү, болчихв уу гэхгүйгээр илэн далангуй ерөнхийдөө харилцаа бол хамгийн чухал нь маш нээлттэй илэн далангуй ярьснараа хоёр хүний доор үл ойлголцол үүсэхгүй байх боломж үүсдэг шүү дээ. Тэгэхээр спонсоруудтайгаа нэлээ илэн далангуй ярьж байж тэр аргыг одоо хүндрэлийг хамтдаа шийдэх боломжтой байх нэ. 네, 그래서 여러분들이 이제 만약에 스폰서들하고 소통을 하다가 난 아무리 해도 이해가 안 간다라는 부분이 있으면 몽골어로 적어서 저한테 보내주셔도 돼요. За магадгүй одоо спонсоруудтайгаа та бүхэн харьцаад явж гэн, харилцан ойлголцоод явж гэн гэж бодтол за бүр яаж ч хэлээд спонсор ч ойлгохгүй, спонсорын хэлснийг өөрөө ойлгохгүйсэн тохиолдолд бүр болохгүй монгол хэлээр бичээд одоо надад явуулж болно. 그래서 여러분들이 몽골어로 글을 쓸 때도 가능하면 문장을 너무 길지 않게 쓰면서 문법에 최대한 맞춰서 글을 쓰면 제가 번역을 했을 때 아주 정확하게 뜻을 이해할 수 있어요. За тэгэхээр та бүхэн магадгүй одоо надаас асуух шаардлагатай зүйл байсан тохиолдолд тэрийг монгол хэлээр бичнэ. Монгол хэлээр буюу кирилл үсгээр болж өгөх юм бол
одоо өгүүлбэр зүй, авиа зүйн өгүүлбэр зүйн дүрмийг маш сайн чанд сахиад тэгээд болж их юм бол богинохон өгүүлбэрээр над руу явуулсан тохиолдолд би тэрийг орчуулад өөрөө энэ хүний одоо та бүхний асуудлыг шийдэхэд бас туслалцаа өгүүлж болох нэ. 네, 그래서 여러분들이 지금 몽골어로 올라오는 걸 제가 인공지능 통해서 번역을 시켜보는데 번역의 정확도가 굉장히 만족스러울 만큼 좋아요. 그러니까 아주 중요한 대화도 충분히 소통할 수 있을 만큼 준비가 되어 있기 때문에 사실 소통상 문제는 예전보다 많이 줄어들 거라고 생각을 해요. За тэгэхээр хэмэл оюун ухаанаар та бүхнээс ирсэн асуудалтай зүйлийг чинь болохоор Кирилл үсгээр монголоор өгүүлбэр болгоо бичээд явуулсан тохиолдолд би тэрийг хэмэл оюун ухааны тусламжтайгаар орчуулж ойлгох гэдэг шүү дээ, тийм ээ. Хэмэл оюун ухааны тусламжтайгаар орчуулж ойлгохын тулд маш тодорхой богино өгүүлбэрээр бичсэн байх юм бол илүү үр дүнтэй байгаа. Тэгээ өдний хүртэл би ерөнхийдөө хүмүүсээс ирж байгаа зүйлүүдийг хэмэл оюун ухаанаар орчуулсан тохиолдолд маш сайн орчуулж байгаа. 네, 그리고 이제 다음 시간부터는 여러분들이 사업을 하면서 어려웠다고 생각되는 부분, 잘 안 되는 부분에 대해서 질문을 받도록 할게요. 강의 시간에 바로 질문을 해도 되고요. 저한테 개인톡으로 질문을 줘도 되고 단체방에 질문을 올려도 상관없습니다. 자기가 편한 대로 질문을 하면 이제 이거 되게 간단한 건데 그런 질문도 괜찮아요. 그냥 하고 싶은 대로 다 질문을 준비해 주시기 바래요. 오케이? За дараагийнхаа бидний Zoom-ээс ихсүүлээ та бүхнийг ерөнхийдөө асуудалтай шийдвэрлэж чадахгүй байгаа асуултанд чи хариулаад явах юм бол илүү өөр өгөөжтэй хаа гэж бодож байна. Тэгээ та бүхэн надад тусгайлан хувийн Kakao-Talk-оор асуултаа явуулж болох нь байна. Аль эсвэл энэ Zoom дээр шууд асууж болох нь байна. дараагийнх нь групп чатанда бас бичээд хариултыг авах боломжтой. 네, 그리고 지난번에 내가 얘기했는데 회원들의 숫자를 2배로 늘리자라는 것을 제안을 했어요. 거기에 따라서 각 라인별로 어떤 활동을 하고 있는지 다음 시간에 간단하게 발표해 줬으면 좋겠어요. За дараагийн Zoom-ээс эхлүүлээд мөн түрүүчийн удаагийн Zoom дээр хэлсэн байгаа багийнхаа гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарья гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ багийнхаа гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр та бүхний зүгээс ямар ажил хийж байна, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдэг талаараа товчхон дурдаад явчих бол их сайн байх баха. Тэр асуудлаар дараагийн Zoom дээр бас ярий. 네, 그래서 지금 자기 회원들을 몽골 회원들 숫자를 파악을 해보고 이 숫자를 어떻게 늘려 나갈지에 대해서 고민을 하고 그 다음에 B2B를 어떻게 더 늘려 나갈지에 대한 방법을 여러분들이 찾아 나가야 돼요. За тэгэхээр мөн адилхан багийнхаа гишүүдийг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ? Эргээгээд бизнес эрхлэгч гишүүдээ хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ багийнхаа гишүүдийг илүү одоо Atomic-ийнхаа бизнес төлхөө анхааралтай оролцуулах тал дээр ямар төлөвлөгөө, ямар ажлыг зохиовол үр дүнтэй юм бэ гэдэг талаараа дараагийн Zoom дээр бүгдээрээ илүү одоо өгөөчтэйгээр ярилцаад явцгаая. 그래서 이제 B2B를 내게 하는 게 목적이 아니라고 얘기했죠. B2B를 내면 그 사람이 사업자로서 성장하고 수당을 받아갈 수 있도록 여러분들이 지원을 해주는 게 더 중요합니다. За тэгээд анх уулзсан одоо магадгүй би Atomic сонирхсан хүмүүсээр шууд юуны тухайн төрөнгөөр B2B буюу бизнес эрхлэгч болоо компани байгуулах шаардлага тавиад байх юм бол тэр хүмүүс маань одоо жоох үргэх гээд байх талтай тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс Atomic бизнесийн талаарх ойлголтыг маш сайн өгөөд тэр хүмүүс маань өөрөө B2B-гээ нээгээд тэгээд Atomic-ийн бизнесийг хийхэд туслах үүргийг л бид нар одоо та бүхэн хийх ёстой юм байгаамаа. 네, 그래서 여러분들이 지금 지난번에도 계속 했는데 스폰서하고 파트너가
명단을 놓고 서로 상담하는 문화가 센터 내에 자리 잡아야 돼. За тэгэхээр түрүүч удаач гэсэн хэлсэн ерөнхийдөө зүүн болгон дээр хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө багийнхантайгаа ярилцдаг, эргээгээд асуудалтай байгаа асуудлын шийдэх тал дээр энэ одоо уулзалтуудыг бол ерөнхийдөө нэлээд түлхүү ойрхон хийвэл илүү зүгээр байна гэж сануулад байгаа, зөвлөд байгаа. 예를 들어서 판매를 굉장히 잘하는 센터장이 있다고 가정을 해요. 그래서 그 센터는 센터장이 물건을 다 팔아. 다른 사람들은 조금밖에 못 팔아. 그럼 이게 1년이 지나도 2년이 지나도 똑같이 계속 반복이 돼. 이건 잘못된 거예요. За тэгэхээр тэр ярилцлага хийснээрээ нөгөө багийнхаа гишүүдийг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарал гэсэн үг байгаа юм л да. За жишээлбэл багийн ахлагч маань маш сайн бараа бүтээгдэхүүнээ зардаг байж болно. Ерөөсөө л бараа бүтээгдэхүүнээ тэр хүн л аягүй сайн зараад идэг. Гэтэл бусад багийнх нь зарах одоо чадвар нь жоохон таарах хүн бол тэр хүн одоо багийн ахлагч маань амжилттай яваа хүн биш байх нь шүү дээ, тийм ээ. 그러니까 내가 잘 팔면 내 파트너들 중에 그런 데 능력이 있는 파트너를 내 노하우를 그 파트너에게 알려줘서 나보다 더 잘 파는 파트너를 2명, 3명, 4명 더 만드는 게 여러분들이 이 애터미 사업에서 성공하는 길이에요. За тэгэхээр дахин хэлэхэд өөрийнхөө багийн хүмүүсийг би өөрөө энэ бараа бүтээгдэхүүнийг зарах нь сайн зардаг нь бол надад миний амжилт биш байх нь. Тэгэхээр өөртөөгөө адилхан өөрийн багийн 3-4 хүнийг бараа сайн зардаг одоо хүн болгож өөрийнхөө ноу-хау арга барилыг зааж өгөө тэр хүний арга барилтаа хослуулж одоо тийм одоо бараа бүтээгдэхүүн сайн зардаг багийн гишүүдэд нэмснээрээ тэр бол таны амжилтыг тодорхойлох нь байна. 네, 그래서 여러분들이 어떤 일이든 내가 잘하는 것은 내 파트너에게 복제를 시켜야 되는데 모든 파트너에게 복제를 시키려고 하는 것은 아니에요. 잘할 수 있는 자질을 가진 파트너에게 복제를 시키는 게 맞아요. За тэгэхээр бид нар одоо бас би төвийн ахлагч байна гэд бүх гишүүдтэй бас бүх гишүүдээ ингээд одоо чирээд хүн боломжгүй хүнийг тийм ээ одоо 8-ны ухаангүй гэдэг юм уу юм зарах арга барилгүй хүн болгонд ингээд заагаад өөрийгөө зоогоод гэсэн үг биш юм байна. Тэр дундаасаа багийнхныгаа ажигласан тохиолдолд за энэ бол ерөнхийдөө нэлээд айтайхан жоохон дэмжиж өгсөн тохиолдолд цаашаа өөрийгөө барьжуулаад хөгжүүлээд явчих боломжтой хүн юм байна гэд та бүхний нүдэнд туссан тийм хамтрагч одоо багийнхан чинь байгаа шүү дээ. Тэр хүн дээрээ илүү төвлөрч ажиллаад тэр хүнийг амжилтанд хүргээл гэсэн үг юм байна. 그래서 예를 들면 내 파트너가 카메라 울렁증이 있어. 무대 울렁증이 있어. 무대에 서면 갑자기 잘하던 말도 못해. 이런 사람에게 너는 강사 교육을 받아라. 이렇게 강요하는 것은 잘못된 방법이에요. За жишээлбэл одоо камерын өмнө гарахаараа сандраад идэг, тайзан дээр гарахаараа сандраад хэлчихээс үгээ мартаад ээрч мураад идэг хүн байтал тэр хүн л үгээ чи одоо яаж хийж байгаа багийнхантаа лекц унш, багийнхантаа сургалт ор гээл ингээд шаардаад байх юм бол тэр хүнээс амжилт гарахгүй шүү дээ. Тэгэхээр яг багийнхныгаа нэлээд сайн ажиглаад боломжтой тэр хүний ямар чадвартайг нь төрүүлж онцлоод түүн дээрээ тулгуурлаад тэр хүнийг тэр одоо хамгийн сайн чаддаг юмн дээр нь тусалцаа үзүүл тэр хүнийг одоо хөгжүүлэх тал дээр л анхаарах хэрэгтэй байна. 그래서 여러분들은 파트너의 능력을 키워줄 때는 그 사람이 잘하는 영역부터 먼저 더 성장할 수 있게 도와주는 게 먼저예요. За сая бас ахаад хэлсэн тийм ээ. Ерөнхийдөө л тэр багийнхаа гишүүний хамгийн сайн чаддаг юмыг л нэн төрөнд онцлож ажиглах хэрэгтэй. Тэгээд тэр хүний тэр чадварыг цааш нь хөгжүүл тэр хүнийг амжилтанд хүрэхэл таны зорилго юм аа. 그리고 부족한 요 부분이 조금 부족한 부분을 채우면 정말 좋겠다. 이런 부분에 대해서 파트너와 충분한 대화와 변화의 마음이 들 때까지 여러분들이
동기부여라 그러죠. 동기부여를 하면서 파트너를 리드해야 여러분들이 문제가 안 생기고 그 파트너를 실질적으로 성장시킬 수 있는 거예요. За тэгэхээр хүн болгонд давуу тал одоо дутагдaltaй тал байдаг яаж байгаа одоо маш бүх юм айгүй ихтэй хүнтэй харьцахтаа айгүй сайн харьцдаг бараа бүтээгдэхүүн айгүй сайн хүнд ойлгоод тайлбарлаждаг зарж борлуулахтай сайн байла. Гэтэл магадгүй тэр хүн одоо цагаа барьдгүй ч юм уу жижигхэн одоо алдаатай зам байдаг шүү дээ тийм ээ. Тэр зангийн тэр хүнтэйгээ яг одоо нүүр тулж ярилцаа. За энийгээ л жоохон засчих юм бол чи үнийхээр мундаг манлайлагч лидер болох нэ гэд харилцан ярилцаад илэн далангуй ярилцсанараа тэр хүн ч гэсэн одоо өөрийнхөө алдаа дутагдaltaалыг ухамсарлаж авах нь. Тэгээд тэр алдааг нь бас нөгөө тусалж алдаатай талын ч гэсэн засаж өгдөг ийм лидер байгаарэ гэж хүсэж байна. 네. 자, 그래서 지금 이 몽골 미팅에 이어서 저는 또 멕시코 미팅도 해야 되고 브라질에도 라인이 한 5개 정도 라인이 있어요. 이 라인들을 내가 미팅을 해야 돼요. За одоо энэ манай Монголын Zoom-ийн дараагаар манай Royal Master маань Мексикийн багийнхантайгаа Бразилийн бас 5 баг байдаг юм байна. Тэр багийнхантайгаа бас тодорхой хэмжээний митинг буюу одоо Zoom хийх одоо ажилтай бас байгаа. 그래서 여러분들이 이 줌 미팅을 여러분들이 만들어 나가야 돼요. 여기 있는 리더분들이 정리를 하고 내가 내준 미션을 진행을 하고 피드백을 하고 다음 주에 할 걸 정리해주고 이걸 해주지 않으면 내가 더 퀄리티 있는 진행을 이 미팅 진행을 하기가 어렵다는 얘기를 하는 거예요. За тэгэхээр одоо энэ өнөөдрийн явж болж байгаа энэ сайн болдог болгоны Zoom-ыг манай Монгол талын лидерүүд маань илүү санаачлагтай, илүү баяжуулж багийнхныхаа асуухыг мэдхийг хүссэн зүйлээ илүү баяжуулж надад саналыг дандаа тавьж явах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд би та бүхэнд илүү үр өгөөчтэй одоо Zoom-ээр дахин уулзах болно. Тэгэхгүйгээр ерөнхийдөө л одоо нэг юм байнга л одоо нэгэн хэвийн ингээ байгаад байсан тохиолдолд та нарт ч одоо цагийн гарц ерөнхийдөө өсөн нэмэгдэх боломж тун тааруу болох нэ. Миний хувьд ч гэсэн одоо ингээд нэг л ярьсан юм байнга яриад байх бол сонирхолтой байна. 지금 이 미팅은 50% 정도는 제품 강의와 그런 강사들을 훈련하는 데 시간을 쓰고 있어요. За өнөөдөр одоо бидний энэ бүтэн сайн болгоны явуулж байгаа энэ Zoom маань бол ерөнхийдөө 50% нь яг бараа бүтээгдэхүүн танилцуулах буюу тэр бараа бүтээгдэхүүнийг танилцуулангаа бусдын өмнө өөрийгөө одоо бид нар нүрээ хагална гэж ярьдаг тийм нүрээ хагалах бусдын өмнө ярьж хөвшүүлэх юм дадал сургаж байгаа. 네, 여기 다시 한번 잠궈줘요. 마이크 잠궈줘요. 오케이, 마이크 게릴레 마이크 다시 켜요. 전체 잠궜어요. 네. 그리고 나머지 50% 시간은 애터미 몽골 사업을 어떻게 하면 잘할 수 있을까에 대한 방법을 찾아가는 시간이에요. За тэгэхээр дараагийнх нь хоёрдугаар хэсэгт нь бол за хооштой бид нар өдий хүртэл хийж ирсэн туршлага дээр үндэслээд хооштой Монгол дахь Atomic-ийн бизнесийг энэ одоо хүртэл хийж ирснээс илүү хөгжилтэй, илүү чанартай, илүү амжилттай, илүү үр дүнтэй яаж хийх вэ, хийсэн дээр вэ гэдэг төлөвлөгөөг ярилцах цаг юм байгаамаа. 그래서 지금 우리가 애터미 사업을 하는데 스마트폰, 유튜브, 인스타그램, 페이스북, 그리고 줌 미팅까지 많은 도구들을 활용해서 애터미 사업을 하고 있어요. За бид нар бол одоо нөгөө интернетийн бүхэл төрлийн сувгаар тийм ээ YouTube, Facebook, Instagram, Zoom meeting гэсэн бүхэл төрлийн одоо сувгуудаар энэ Atomic-ийн бизнесийг хийхэд бид нар өргөн ашиглаж байна. 애터미는 내가 갖고 있는 노하우, 어떤 지식을 내 파트너에게 얼마나 잘 복제시키느냐가 여러분들이 성공하는 길이에요. За дахин хэлье.
энэ Atomic-ийн бизнес гэдэг бол би өөрийнхөө чаддаг сайн бүхнийг өөрийнхөө багийнханд ямар үр дүнтэйгээр ямар амжилттайгаар суулгаж чадчихна, төлөвшүүлж чадчихна, дамжуулж чадчихна гэдэг бол таны амжилт юм байгаамаа. 여러분들요, 팀장, 국장들은 자기 준 미팅을 정말 잘 진행할 수 있는 능력을 키우셔야 돼요. За тэгээ одоо манай энд байгаа Монгол лидерүүд тийм ээ 국장 одоо 팀장 гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс маань ч гэсэн өөрсдийнхөө нөгөө багийнхандаа хийдэг Zoom митингээ нөгөө арга барилын бас эндээс суралцаа, засах, сайжруулах, илүү баяжуулах одоо шаардлагатай байна. 예. 그래서 직급자가 되고 내가 한 라인을 회의를 끌고 가려고 하면 노트북으로 진행을 하라고까지 계속 지금 얘기를 해주고 있는 거예요. За тэгээд энэ бүхэл бүтэн миний доор байгаа багийг амжилтанд хүргэнэ. Багийнхны амжилт бол эргээгээд миний амжилт байдаг учраас би өөрөө одоо тэр хүмүүстэй маш сайн үлгэр дуурайл болж явах шаардлагатай. Тэгэхээр энд орж ирж байгаа манай лидерүүд бол болж их юм бол гар утсаараа биш болж хүн бүгдээрээ яаж хийж байгаад одоо бүгдээрээ ноутбуктай болчих хэрэгтэй. Тэгээ ноутбукээрээ ордог жижигхэн зүйлээс ихсүүлээл шат шатандаа хөгжиж дэвшиж явах шаардлагатай юм аа. 네, 그래서 여러분들이 지금 잘하고 있는 팀도 있고 좀 부족한 팀도 있고 좀 부족한 사람들도 있어요. 그러니까 이 전파 속도, 복제 속도를 더 빠르게 해서 전체적인 퀄리티가 훨씬 더 올라갈 수 있도록 하면 여러분들의 사업도 그에 따라서 성장을 할 거예요. За тэгэхээр энэ манай багийнхан дотор энд орж ирсэн лидерүүд дундаас маань маш сайн амжилттай яваа лидерүүд ч би жоохон учир дутагдaltaй зарим нь бол бүр нэлээд жоохон тааруухан байгаа хүмүүс ч гэсэн байгаа учраас та бүхэн жижиг зүйл бэлтгүүгээр одоо энэ Zoom meeting-д орж ирж байгаа багаж хэрэгсдээсээ өгсүүлээд багаар засаад багаар хөгжөөд явах хэрэгтэй юм шүү л гэж та бүхэн захиж хэлж байгаамаа. 네, 그리고 이제 또 하나는 여러분들이 사업을 하면서 어렵거나 힘든 내용들을 스폰서랑 상담하고 또 저랑 상담하면서 새로운 길을 만들어 나가야 되는 부분도 있어요. За тэгэхээр та бүхний одоо Atomic-ийн бизнесийг хийхэд тулгарч байгаа хэцүү асуудалтай зүйлүүд байгаа. Спонсортойгоо зөвлөөдөж одоо шийдэлд хүрч чадахгүй байгаа асуудлуудаа одоо Royal Master-т маань тавиад түүнийхэн хариуг авч болох нэ. 그래서 여러분들이 지금 몽골에서 먼저 했던 사람들이 왜 애터미를 그만뒀을까? 그리고 새로 애터미 사업을 하자고 했을 때 왜 이 사람들이 적극적으로 참여하지 않을까? 이 부분에 대해서 여러분들이 끊임없이 고민하고 방법을 찾아야 돼요. За тэгэхээр та бүхэн ч гэсэн тийм ээ өдий хүртэл анх одоо магадгүй 2 жилийн өмнө Atomic бизнесийг эхлээд явж исэн хүмүүс яагаад ийм амжилтгүй дундаас нь болчихвоо? Яагаад хийхээ болчихвоо? Хүмүүс санал тавьсан тохиолдолд тэр хүмүүс маань яагаад нааштай хүлээж авахгүй байна? Эргэн тойрны байна гэдэг тал дээр зөвхөн бид нар биш та бүхэн ч гэсэн байнга ирж хайж асуудал нь юу байна гэдгийг шийдэх тал дээр нэлээд одоо идэвхтэй ажиллаж судлах хэрэгтэй байна. 네, 그래서 여러분들이 그런 문제들을 서로 토론하고 새로운 방법을 찾고 또 여기서 그런 문제를 제기를 해서 답을 찾아가는 과정이 우리 줌 미팅하는 이유예요. За магадгүй тэр асуудлуудыг саяхан асуусан 2 асуултанд хариулах гээд багийнхантайгаа ярилцаад шийдлийг олохгүй, спонсортойгоо яриад шийдлийг олохгүй, зөвлөлтөө шийдлийг олохгүй байсан тохиолдолд яг энэ Zoom дээр бүх багийн хүмүүс нэг дор цугларч байгаа энэ Zoom дээр энэ асуудлаа тавиад харилцан шийдсэн тохиолдолд энэ Zoom-ний утга учир одоо үр дүн олших нэ. 네, 그래서 몽골에서 한국 제품에 대한 인기가 좋고 애터미에 대한 인기가 좋은 거는 여러분들도 다 알고 있을 거예요. За Atomic-ийн бүтээгдэхүүн төдийгүй Солонгосын одоо
бараа бүтээгдэхүүн бол одоохондоо манай Монгол улсад одоо солонгосын бараа бүтээгдэхүүн маш нэр хүндтэй хэвээрээ байгаа. А түүн дээрээ нэмээд манай Атомигийн гоо сайхны манай Атомигийн бүхэл төрлийн бүтээгдэхүүн бол одоо хүн болгоны хэрэглэгчдийн одоо таашаалыг маш их хүлээж байгаа бүтээгдэхүүн одоо байгаа шүү дээ, тийм ээ. 그래서 여러분들이 회원가입을 시키고 소비자 그룹을 만들어서 여러분들이 그 그룹의 리더를 세우고 이 리더를 통해서 소비자 그룹을 관리하는 이 방법을 계속해서 만들어 나가야 돼요. За тэгэхээр мөн адилхан манай одоо энэ ирсэн байгаа лидерүүд оролцож байгаа лидерүүд маань мөн өөрийнхөө багийнхны хэрэглэгчдийн групптэй болох хэрэгтэй. Тэр хэрэглэгчдийн группийг яг одоо дагаад хариуцаад ажилуулдаг одоо нэг админтай болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэр админ маань хэрэглэгчдийн хүсэж байгаа хүсэл таашаал одоо нөгөө асуулт хариулт тийм ээ. Тэр болгоныг шийдэж өгдөг тийм групптэй бүгдээрээ болох хэрэгтэй байна. 자, 다시 돌아와서 목표를 선정하고 세부 목표를 정하고 이제 명단을 갖고 스폰서와 상담하면서 매 15일 단위로 직급 계획을 세우고 진행을 하면서 여러분들의 레벨을 사업 레벨을 끌어올리는 이런 과정을 지금부터 빠르게 시간을 압축해서 진행할 수 있도록 준비하셔야 돼요. За дахин хэлье. Та бүхэн нь өмнөө тайлсан маш сайн зорилттой байх хэрэгтэй тийм ээ. Зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилгыг хэрэгжүүлэх зорилтуудтай байх шаардлагатай. Зорилтууд дээр үндэслээд төлөвлөгөөгөө маш сайн зохиох хэрэгтэй байх нь. За төлөвлөгөөн дээр үндэслээд энэ төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэдгийг спонсоруудтайгаа маш сайн зөвшөлдөж ярилцах хэрэгтэй. Ингээд үүний үр дүнд маш одоо хүртэл хүрсэн байгаа бизнесийн амжилт болон цаашдаа илүү амжилттай байх тал дээр төвлөрөөд бизнесээ ахаад нэг арай илүү агсан түвшинд авчих тал дээр бүгдээрээ анхаарах хэрэгтэй байна. 그래서 원래는 몽골에서 더 많은 샤론 노즈 마스터가 승급을 할 거라고 생각하고 그리고 2025년도에는 스타 마스터가 나왔으면 좋겠습니다. За тэгээ 2025 онд манай багийнхнаас илүү олон Sharon Rose Master маш ихээр төрөх болтугай. Тэгээд цаашлаад бүр Star Master төрөх болтугай гэж би одоо хүсмээр байна. 네, 그래서 지금 계획하고 있는 분들은 스폰서들하고 더 긴밀하게 협조를 해서 목표를 달성할 수 있기를 바라면서 오늘은 여기까지 마치도록 할게요. За тэгэхээр илүү олон манай багийнхнаас одоо манай лидерүүд дундаас илүү олон Sharon Rose Master, Star Master төрөөсэй. Төрхийн тулд та бүхэн маань миний саяын захиж хэлсэн зүйлийг одоо хэрэгжүүлээрэ гэж хүсмээрэн. Тэгээ одоо ингээд та бүхэнд амжилт хүсээд өнөөдрийнхөө Zoom сургалтыг одоо үгээр өндөрлөё. 네, 감사합니다. 네, 감사합니다. 늦은밤까지 수고하셨고요. 아유, 감사합니다. 감사합니다. 네, 이제 설 감사합니다. 명절 연휴인데 모두 잘 보내시고 다음 주에 또 만나뵙도록 하겠습니다. За одоо ингээд нөгөө солонгосын цагаан сар болж байгаа шүү дээ, тийм ээ? Солонгосын цагаан сараараа сайхан баярлцгаад эрэг бүтэн сайн бүгдээрээ эргэж уулзъя. За сайхан амарцгаараа баярлалаа. 새해 네, 복 많이 감사합니다. 받으십시오. 네, 감사합니다. 수고 많이 받으세요. 감사합니다. 네. 수고 많으셨습니다. 경례사단장님 네. 감사합니다. 네, 고맙습니다. 감사합니다. 새해 복 많이 받으세요. 새해 복 많이 받으세요. 구정 잘 보내세요. 네, 감사합니다.